Сайн байцгаана. Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. Өнөөдрийн эрэг Өмнөд Солонгосын Сөүл хотын баруун хэсэгт орших Мапо дүүрэг тэр дундаа Чанжондо хэмээх газар болсон юм. Тэд Кимо гэдэг нэртэй өндөр зэрэглэлийн орон сууцны хороол байдаг. Энэ хороолол дэвшилтэт аюулгүй системтэй оршин суугчдын аюулгүй байдлыг хангадаг. Ким Ён Сук 45 настай эмэгтэй. Кимо орон сууцны 103 дугаар байрны 701 хотод амьдардаг байсан. Өөрийн гэсэн ресторантай нөхрөөсөө салсан 3 охиноо ганцаараа өсгөж байсан нэгэн. Хамгийн том охин 20 настай их сургууль сурдаг. Дунд охин нь 19 настай ахлах сургуулийн сурагч. Харин бага охин нь 13 настай дунд сургуульд сурч байв. Гэтэл 2008 оны 20 дугаар сарын 1 өдөр Ким Ён Сук болон түүний 3 охин гинэт ор мөргүй алга боллоо. Энэ иргэн тухайн үед маш алдартай бейсболын тамирчинтай ямар нэгэн байдлаар холбоотой байв. Тэгвэл энэ гэр бүлд яг юу болсон юм бол 2008 оны 20 дугаар сарын 26-нд Мапо дүүргийн цагдаагийн газарт алга болсон хүний тухай дуудлага хүлээн авсан. Дуудлага өгсөн хүн бол Ким Ён Сугийн ах байв. Тэрээр дүү нь 3 охинтойгоо хамт хэд хоногийн өмнөөс холбоо тасарсан гэж мэдэгджээ. 20 дугаар сарын 20-ны өглөө тэр дүү рүүгээ залгасан ч уцаа авахгүй байсан. Анх бол зүгээр л завгүй байгаа байх гэж бодсон. Гэхдээ 4 хоног өнгөрөхөд уцаа авахгүй болохоор сэжигтэрж эхэлжээ. Тэгээд 20 дугаар сарын 26-нд өөрөө түүний байранд очиж шалгахаар шийдсэн байна. Хаалгыг нь олон удаа тогтсон ч хинч нээгээгүй. Ингээд тэр цагдаа дуудахаар болсон юм. Цагдаа нар дуудлага авмагцаа Мапо дүүргийн Кимо орон сууцны хороололд байрлах Ким Ён Сугийн байранд очсон. Тэнд байр хариуцсан ажилтнаас нөөцлөхөр авч 701 тотыг онгойлгож оржээ. Дотгош ороход бүх зүйл цэвэр цэмцгээр ямар нэг хүч хэрэгэлсэн мөр эвдэр сүтсэн зүйл огт байгаагүй. Унтлагын өрөөнд компьютер асаалттай, цочны өрөөнд гэрлийн ламп хагарсан байсан. Үүнээс өөр сэжвэр олдоогүй тул цагдаа нар магадгүй гэр бүл аяллаар явсан байх гэж үзсэн. Ингээд ахтан санаа зовлтгүй хэсэг хугацааны дараа холбоо барих байлгүй гэж хэлээд буцаасан байна. Ким Ён Сугийн ах ч өөр аргагүй гэртээ иржээ. Хэдий 6 хоног өнгөрсөн ч ахын дүүгийнхэн талаар ямар ч сураг сонсоогүй. Тэгээд тэр дахин цагдаад очиж 3 охин нь бүгд сургууль сурдаг хүүхдүүд шидээ. Ийм удаан алга болох учиргүй гэж хэлсэн байна. Ах нь охтуудынхын сургуулиар хүртэл явж шалгасан боловч багш найзууд нь сүүлийн 7 хоног ирээгүй гэж хариулсан байна. Тэгээд ямар нэгэн аимшигтай зүйл болсон байх гэж итгэж цагдаа дахин шалгалт хийхийг хүсжээ. Цагдаа нар энэ удаа илүү нягхуур шалгалт хийхээр Ким Ён Сугийн байранд дахин утсан. Байрны булан бүрийг нэгжиж байтал унтлагын өрөөний матрасан дээр том тол байжээ. Нэгтэлж үзэхэд цусны улмөрч байсан юм. Мөн шалан дээрх жижиг ан савууд угаал дүүрийн иргэн тойронд бага хэмжээний цус илэрчээ. Диинхээ шинжилгээгээр тэр цус нь Ким Ён Сук, түүний дунд охин болон бага охин нарын нь болгон тогтоогдсон. Цагдаа нар байрны камерын бичлэг шалгасан байна. 20 дугаар сарын 17-ны үдээс хойш 5-6 цагийн орчим дунд болон бага охид гэртээ орж иж байгаа нь харагдсан ч үүнээс хойш тэд гэрээсээ гарсан дурс байхгүй байв. Харин 20 дугаар сарын 18-нд өдрийн цагаар Ким Ён Сук ганцаараа гэртээ орж ирсэн. Хамгийн том охин тэр өдөр гэртээ ирээгүй байлаа. Орой 9 цагийн орчимд хар хувцастай малгай өмсөн нэгээр байрны лифтээр олон удаа орж гарч буй бичигдсэн байв. Тэр хүн хар чиндаамнуудыг тэрэгэн дээр тавьж зөөж байсан. Гэвч гэрэл муу малгайгаа дарж өмсөн байсан тул цагдаа нар түүний царайг тодорхой харж чадсангүй. Цагдаа нар хяналтын камер дээр гарсан хар хувцастай эрийг хэн болохыг тогтоохын тулд Ким Ён Сугийн амьдралыг судалж эхэлжээ. Ким Ён Сук Сөүл хотын Юннам дүүрэг төрсөн 45 настай 3 охинтой нөхрөөс салаад удаж байсан. Мөн охид бүгд ээжтэйгээ хамт амьдардаг байжээ. Тэр Хэвадун хэсэгт өөрийн ресторантай бизнес нь амжилттай явж байсан. Цагдаа нар ресторан руу очиж ажилтнаас асуухад тэд эзэн маань үнэхээр сайхан сэтгэлтэй, ажилчтай маш сайн ханддаг байсан. 3 охин ч ээжтэй их тусалдаг, төлөв даруухан хүүхдүүд байсан гэж ярьжээ. Тийм болохоор ажилчид алга болсныг сонсоод маш их цочирдсан байв. Ресторан дэх ажилчдын мэдүүлгээр 2008 оны 20 дугаар сарын 18-ны өглөө 10 цагт Ким Ён Сук огттойгоо аялалд явах гэж байна гэж хэлээд гарсан байна. Маргааш нь 20 дугаар сарын 19-нд 4 цагийн орчим ажлын групп шат руу хэд хоног гэртээ очихгүй гэсэн мессеж илгээжээ. Гэхдээ цагдаа нар үнийг сэжгэлж эхэлсэн юм. Учир нь байрны камерын бичлэгийг үзэхэд Ким Ён Сук 3 охиныхоо хамт 20 дугаар сарын 18-ны орой гэхэд л аюул дүрцэн байж магадгүй байсан. Тэгэхээр 19-нд илгээгдсэн мессежийг өөр хүн магадгүй гэмт хэрэгтэн түүний утсаар илгээсэн байх өндөр магадaltaй. Цагдаа нар ажилчдаас эзэн чинь хинтээ найзалж дотн байж болох вэ гэж асуухад тэд тэр хувийн амьдралаа бараг ярьдаггүй байсан. Найз нөхд нь хэн болохын ч мэдэхгүй гэжээ. Тэгээд Ким Ён Сугийн ах нэг чухал мэдээлэл өгсөн. Дүү маань алдарт бейсболын тоглогч И Хоосун гэх хүнтэй үерхдэг байсан гэв. Тэдний харилцаа нэлээд дотн байсан. Огт нь хүртэл түүнийг И ах гэж дууддаг байжээ. Гэрлэлт тухайж ярьж байсан гин. Цагдаа нар энэ хүний талаар дэлгэрэнгүй судлав. И Хоосун нь Чолоо намдуугийн Сүнжээ хотод төрсэн 41 настай байв. Айлын том нэг дүүтэй. Багдаа гэр бүлэн Гуанж руу нүүж тэнд биеийн тамирын багш нь түүний авьяасыг анзаарснаар бейсболын замналан эхэлжээ.
1990 оны 1-р сард 23 настайдаа Hatay Tigers багт мэргэжлийн тамирчнаар орсон. Түүний оролцоотойгоор баг нь дараалан авраг болж алтан бээлийн шагналыг 2 жил дараалан хүртэж байлаа. 10 жилийн хугацаанд Hatay Tigers нь Өмнөд Солонгосын шилдэг бейсболын багуудын нэг болсон юм. Тэр 32 настайдаа багийн ахлагч, 34 настайдаа бейсболын тоглогчдын холбооны ерөнхийлөгч хүртэл болсон байв. Тэр нэр хүндтэй, гэр бүлтэй, нэг хүүтэй байсан. Гаднаас нь харахад бүх зүйл төгс юм шиг санагддаг байлаа. Цагдаа нар ИО-ны найзуудыг дуудаж Кимо орон сууцны хяналтын бичлэгийг үзүүлсэн. Тэд бүгд энэ алхаж байгаа байдал яг ИО-сан байна гэж баталжээ. Тухайн байрны нэг орсон суугч 2 дугаар сарын 18-ны 4-5 цагийн орчимд цагаан машин ирж байгааг харсан гэжээ. Тэр машин яг Ким Янг Сугийн ундаг машинтай адилхан байсан байна. Гэхдээ нэг зүйл цагдаа нарыг гайхшруулв. Бейсболын алдар тоглогч байсан хүн яагаад тийм эрэгт холбогдох ёстой гэж. Мөрдөн шалгалтаар илэрсэн нь 2002 онд тэр 35 нас хүрээд мэргэжлийн тоглогчийн замналаа орхисон. Хосо Wedding Center нэртэй хурмын үйлчилгээний бизнес эхлүүлсэн ч удахгүй дампуурч эдийн засгийн ямралд оржээ. Сэтгэл санааны хувьд унаж, Гуанжуг орхиж ганцаараа сөүлдэж амьдрах болсон. Тэр үед л тэр Ким Янг Суктай танилцсан байна. Хүнд цаг үеийг туулж явсан хоёр хүн бие биенээ ойлгоод удалгүй татансаж эхэлсэн. Гэвч Ким Янг Сук бизнесийн хувьд амжилттай байсан бол ИО-сон ямар ч орлогогүй ядуу амьдралтай байв. Ингээд цагдаа нар магадгүй тэр эмэгтэйгээс мөнгө зээлээд буцаад төлж чадаагүй. Улмаар маргалдаж аимшигтай зүйл болсон байх гэж таамаглажээ. Цагдаа нар Ким Янг Сугийн банкны дансыг шалгахад 20 дугаар сарын 15-нд тэр 170 сая вон авч 5 өөр банкнд хувааж хийсэн болохыг тогтоосон. Банкны камерын бичлэгт Ким Янг Сук 100 гартад сүнх байж баруун гартаа чиндам чирж гарах нь тодорогдсон. Тэр гарч ирээд цагаан машины урд суудал суусан бөгөөд жолооч нь ИО-сон байсан. Машин нь Ким Янг Сугийн машин байжээ. 3 хоногийн дараа Ким Янг Сук дахин банкудаар орж бүх мөнгөө буцааж татаа авчээ. Үүнээс хойш тэр мөнгө ор мөргөө алга болсон байна. Цагдаа нар энэ мөнгө бүгд ИО-ны гарт орсон байж магадгүй гэж үзжээ. Ингээд цагдаа нар ИО-ны гол сэжигтэн гэж тодорхойлж, түүнийг хил даван цугтгаас сэргийлж, онгоцны будал, бомбд, гол замууд дээр эрен сурвалжилж эхэлсэн. Гэвч удалгүй байдал гэнэт өөрчлөгдсөн юм. Цагдаа нар ИО-ыг нууцаар мөрдөж байхад яагаад ч энэ энергийн мэдээлэл SBS телевизийнхэн дээр очижээ. Тэд хуучны алдарт бейсболчин ИО-сон гол сэжигтэн гэсэн гарчигтай мэдээ бэлтгэсэн байна. Цагдаа нар одоо мөрдөн шалгалт дөнгөж эхэлж байна. Нэвтрүүлгээ төр ойршлуулж гэж хүссэн ч SBS татгалзаж 3 дугаар сарын 9-нд нэвтрүүлгээ цацсан юм. Мэдээ цэцэгдмэх уг хэрэг олон нийтийн хил амны бай болж бусад хэвлэлүүд жөргөнөөр дамжуулж эхэллээ. Дараагийн өдөр нь цагдаа нар нууц мөрдлөгөө болоод нээлттэй мөрдөн рүү шилжив. Мөн ИО-ны мэдээллийг өгсөн хүнд 3 сая вон шагнал зарлав. Цагдаагийн газарт нэгэн хүн цогцолтой гэсэн дуудлага өгсөн байна. Цагдаа нар очиход цогцос хараалцалтай байсан. Гараа чанга хатгсан байдалтай гаднаас нь харахад шарах баг байсан ч царай нь ихэд муудаж өөрчлөгдсөн байлаа. Тэд цогцыг шинжилгээ хийхээр Сүнчааны их сургуулийн эмнэлэг рүү авч явжээ. Хурууны ээгээр шалгахад талигач нь цагдаа хайж байсан ИО-сон байв. Үхлийн шалтгаан усан живснээс болж нас барсан байв. 3 дугаар сарын 9-ноос 10-ны орон нас барсан гэж үзсэн. Халааснаас нь нийтийн утасны карт, гар утасны батарей, маск олцсон. Хэрвээ бид арай урдан ажилласан бол эсвэл SBS мэдээгээ авчлсан бол түүнийг амьд барьж чадсан байж магадгүй гэж харамсав. Олон нийтийн дургуутсал SBS рүү чиглэж цагдаагийн өсөлтийг үл хайхарч ашиг харсан гэж хөмжилж эхэлсэн. Харин SBS телевизийнхэн тодорхой өөрчлөлт тайлбар хийгээгүй. Мөрдлөг үргэлжлэхэд цагдаа нар ИО-ны найз бүсгүйг чааг боллоо. Тэр 1 жилийн өмнө танилцаад 4 сарын дараа хамт амьдарч эхэлсэн. Уралдааны морин тойруулгууд руу хамт их явдаг байсан гэв. Тэр Ким Янг Сук гэдэг хүнийг огт мэддэггүй, тийм хүн байдаг гэдгийг ч мэддэггүй байсан. Тэр 3 дугаар сарын 9-нд ИО-нтэй Ханнам гүр дээр уулзаад шөнө болт сууж ярилцсан гин. Тэр үе сэтгэл санаа нь тогтвон зүгээр байсан гэж хэлв. Салхтаа ИО-н түүнд 4 сая вон өгөөд цаашдаа сайн сайхан амьдраарай гэжээ. Дараа нь түүнд такси барьж өгч гэрлүүн явуулсан байна. Эдгээрээс цагдаа нар ИО-н 2 хүнтэй зэрэг үргэсэн. Магадгүй тэр мөнгөний төлөө ийм харилцаанд орсон байж мэднэ. Харин эрен сурвалжлаж байгаагаа мэдээд шоронд орхоос айсан. Дээрээс нь их хэмжээний өрний дарамтнаас болж амиа орлсон гэж дүгнэв. ИО-ны дүү цагдаа тэрч ах минь надад 60 сая вон өгсөн. Үүнээс 50 саяыг их нэртэй 10 саяыг надад өг гэж хэлсэн гэлээ. Мөн ИО-н сүүлчийн захаа бичиж үлдээсэн байв. Гарын үсэг бичгний хэв нь таарч баталгаажжээ. Ээж дүү ихнэр хүүдээ үнэхээр уучлаарай. Хүүгээ сайн харж хандаарай гэж. Гуанжу бейсболын холбооны шинэхэн ерөнхийлөгч болсон найзтай андан баяр хүргэе. Өнгөрсөн хугацаанд үнэхээр ад жаргалтай байсан. Би төрүүлээд тэнгэрт очлоо гэжээ. Гэхдээ цахиандаа Ким Янг Сугийн талаар ямар ч үг дурдсангүй. ИО-ны дүү хэлэхдээ морин тойруулгын төсөл бүтлгүүцийн дараа ах гэр бүл найз нөхдөсөө бараг холбоо тасалсан. Телевизээс мэдээ үзээд ийм ноцтой хэрэгт холбогдсныг мэдсэн гэжээ. Тэгээд бодож байгаа цахиануудыг цадаад өгсөн байна. Гэхдээ 70 сая вон хайцныг хинч мэдэхгүй хэвээр байлаа.
Түүнчлэн Ким Янсуг болон 3 охин нь хаана байгаач тодорхойгүй. Гол сэжигтэн нас барсан учраас мөрдлөг улам өндрөв. Тэр орой чолроо намдуу Хвасууны иргэн Пак цагдаа тандав. Тэр 2 дугаар сарын 19-ний өглөө 9-өөс 11 цагийн хооронд танихгүй нэг хүн залгаад зүүн талын нэг оршуулгын газар дээр нөх ухуулах санал тавьсан. 2 дахин их мөнгө төлнө гэсэн гин. Тэд Хвасунгийн цагтаар уулзахад өөрийгөө ийгэж танилцуулсан. Аавынхаа дурсгалд хөшөө босгохын тулд нөх хэрэгтэй гэж тайлбарлажээ. Пак 2 метрийн урт, 1 метрийн өргөн, 1.5 метр гүн нөх ухаж өгөхөр болсон. Тэр хүн зах дээрээс багаж авч Пакд тусдаа такси барьж өгөөд оршуулгын газар руу явуулсан. Харин өөрөө машинаараа тусдаа явсан байна. Машинтай мөртлөө надад такси барьж өгч бүр машиндаа ойр тулахгүй байсан. Ачаатай гэж худлаа хэлсэн. Үнэн дээр арын суудал дээр хідэн хар чиндаамл байсан. Урд суудалд хоосоо харагдсан гэв. Оршуулгын газар дээр очиод тэр 2 цаг орчим нөх ухаж дуусаад мөнгө аваад шууд гэртээ харьсан гэв. Дараа нь зурагтаар мэдээ үзэхэд нөх ухуулсан хүн нь ИО-сон байж магадгүй ойлгосон байна. Энэ мэдүүлгийг сонссны дараа цагдаа нар Мапугаас хоосоо хүртэлх камерын бичлэгийг шалгасан. 2 дугаар сарын 19-ний 4 цаг 10 минутад ИО-сон Мапугаас цагаан машинтай гарч 7 цаг 19 минутад хурдны замын камерт үд гэхэд Хвасунгийн гарцтай бүртгэгдсэн байв. Үүнээс үзэхэд тэр үед Ким Янсуг болон 3 охины цогцыг аль хэдийн булчгсан байх магадaltaй гэж цагдаа нар дүгнжээ. 3 дугаар сарын 10 цагдаа нар Хвасунгийн зүүн талын оршуулгын газар дээр очлоо. Тэр нүхийг аль хэдийн буцааж булсан байсан. Дээр нь олон найвч унсан учраас зүгээр хараад олно гэдэг бараг боломжгүй байв. Тэр газар нь зам ба уулын бил хоёрын хооронд сайн мэддэг хүн заагаагүй бол хинч олж чадахгүй байсан. Ухаж эхэлтэл удалгүй 4 хар чиндаам гарч ирв. Нээтэл 4 чиндаам нь тус бүртээ нэг цогц байлаа. Бүгд бүхийсэн байдалтай уутаар ороосон байсан. Ким Янсуг болон түүний 3 охин. Том охин нь гадуур хувцастай, харин бусд нь унтлагын хувцастай гуталгүй байжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хамгийн том охин толгоондоо хүнд гэмтэл, бидээр олон шарах, амь тэмцэн уул мөртэй. Ким Янсуг дунд бага охтын хоолойг боож алсан байв. Нас барсан цаг нь 2 дугаар сарын 18-ны орой 10 цагаас 2 дугаар сарын 19-ний 3 цагийн хооронд гэж үзв. Цагдаа нар олсон бүх нотлогоонд үндэслээд юу болсон болохыг дараах байдлаар тогтоожээ. 2 дугаар сарын 18-ны шөнө ИО-сон унтаж байсан Ким Янсуг түүний дунд охин болон бага охины хоолойг боож алсан. Дараа нь Ким Янсугийн уцаар том охин руу залгаж гэрлөө дуудсан. Том охин сургуулаасаа яаран гарч иртэл дайралт төрсөн байна. Тиймээс л тэр унтлагын хувцастай биш, гадуур хувцастай байсан. Хэрэгээ нуухын тулд матрасан дээр бих хасгаж, унтлагын өрөөний компьютерийг асаалттай орхиж, гэрт хүн байгаа юм шиг харагдуулах гэж зориуд зохиомжтой байдал бий болгосон гэж дүгнжээ. Ингэснээр илэрх хугацааг хойшлуулах зорилготой байсан бололтой. Дараа нь тэр айж төгссөн байдалтай явсаар телевизийн мэдээг харж айж эхэлсэн байна. Тэгээд сүүлчийн захаа бичиж найз бүсгүйдээ мөнгө өгсөн. Дараа нь хам бүрэн рүү очиж амиа орсон байх магадaltaй гэж цагдаа нар дүгнэв. Гэвч хэрэг хаагдах төгөхөд санамсаргүй эргэлт гарлаа. ИО-ны найз бүсгүй дахин цагдаад ирээд ИО-н 170 сая воны төлөө хүн алах хүн биш. Тиймээ тэр үнэхээр санхүүгийн хувьд хүнд байдал байсан ч ийм хэмжээний мөнгөний төлөө хүн алсан байх ёсгүй. Энэ бүхний цаана өөр шалтгаан байгаа нь тодорхой. Цагдаа нар түүний яриаг сонсоод эргэн тунгав. ИО-ыг олоход царай нэхэд өөрчлөгдсөн байсан. Дээр нь үлдсэн мөнгө орос руугүй хэвээр эдгээр нь сэтгтээ санагдав. Ингээд мөрдлөгийг үргэлжлүүлэхээр шийдлээ. Кимээ оролын орсон суугчдаа дахин асууж камер дахин шалгав. Хөрш нэг хүн 2 сарын 20-нд 6 цаг 18 минутын үеэр цагаан машин зогсоол орж ирэхийг нь харсан. Машин нь Ким Янсугийнхтай ижилхэн гэж мэдүүлсэн. Зогсоолын камер шалгахад үнэхээр Ким Янсугийн машиныг нэг эрэгтэй жолоодож орж иржээ. Гэвч камер урдаас нь биш учраас царай нь танигдсангүй. Машин 2 удаа 2 дугаар сарын 18 бас 20-нд орж ирсэн тэмдэглэгдсэн. Эндээс нэг том зөрүү гарлаа. ИО-н лефтний бичлэг дээр нилээд том биетэй харагдаж байсан. Харин зогсоолын бичлэгт гарсан эрэгтэй туранхай харагдана. Алхаж байгаа нь ч өөр. Тэгэхээр хамсаадан байх магадaltaй юу? Камерын бичлэгт 2 сарын 18-нд ИО-н доод давхрын лефтнээс гарч ирээд ердөө 6 минутын дараа дахин доод давхарт бууж ирсэн харагдсан. 3 хүн хороож цогцыг бэлдээд зөөх бүхнийг 6 минутын дотор хийх баг боломжгүй. Тиймээс тэр зөвхөн цогцыг зөөхөд тусалсан байж магадгүй. Харин жинхэнэ алуурчин өөр хүн байсан байх гэсэн тамга гарч ирсэн. Мөн оршуулгын нүхэнд их хүн том чулуу хэд хэдэн ширхгийг цогц дээрээс тавьсан байсан. ИО-н ганцаараа тийм хүн чулуу хөдлөхөд хэцүү. Энэ байдлаас үзэхэд хамсаадан байх магадлал өндөр. Гэхдээ эргийн газар дээрээс ИО-ныхаас өөр хурууны мөр илрээгүй. Баримт нотлоход дутаг байсан тул мөрдлөг дахин хурдталд орлоо. 3 дугаар сарын 13-нд Ким Янсуг болон охиных нь оршуулга болов. Маш олон хүн ирж хүндэтгэл үзүүлэн гашуудаж үнэн ил болж шударгаас ялна гэж найдав. Мөн энэ хэргийг мөрдөж байхад өөр хэрэгүүд илэрсэн.
Ким Ён-сугийн нөхөр сэтгэл готралтай байсан ч эмчилгээ ээлгэснээр байдал нь хэвэн болж байв. Гэвч яагаад ч юм гинэд сэтгэл санаа нь муудаж Ким Ён-суг нас барахаас жилийн өмнө Сөүл хотын Ёнсон дургийн нэг зочид будалд нас баржээ. Тэр үед Ким Ён-суг Ий Осунтай үргэж байсан бөгөөд цагдаа нар Ий Осун нөхөрт нь сэтгэл зүйн дарамт үзүүлсэн байж болох уу? Эсвэл бүр тэр Ким Ён-сугтай хамтран ямар нэгэн зүйл төлөвлөснө үү гэж эргэлзэж эхэлсэн байна. 3 жилийн өмнөх өөр нэг хэрэг. Ий Осун Чо гэдэг Гванчжоугийн нөлөөтэй гэмт бүлгийн хүнтэй хамтран бизнес хийж байв. Тэр үед Чо гинэд алга болсон. Тэр өдөр хаагуур явсныг цагдаа олж тогтоож чадаагүй. Тэр үед цагдаа нар Ий Осуныг байцаахад 9 цагийн үед машинд нь 10 орчим минут юм ярьцгаад салсан. Түүнээс хойш хаацсныг нь мэдгүй гэсэн. Чогийн амьдралын асуудал хэтэрхий төвөгтэй байсан тул хэрэг цааш ахиагүй. Ингээд харахад Ким Ён-суг болон 3 охины хэрэг нөхрийн с ิจ гтэй өхөл Чогийн алга болсон явдал бүгд Ий Осун гэдэг хүнтэй ямар нэг байдлаар холбогдож байна. Гэвч тэр нас барсан учраас жинхэнэ үннийг олох боломж улам бүр хэцүү болжээ. Үлдсэн 70 сая вон хайчуу хамсаатан үнэхээр байсан уу? Зогсоолын бичлэгээр гарсан туранхай эрэгтэй юм байсан бэ? Мөн Ий Осун өмнөх 2 хэргийн жинхэнэ эрэгтэн мөн байсан уу? Одоогоор бүгд хариултгүй. Энэ нэрийг бидэнд нэг зүйлийг сануулж байна. Алдар нэр Спортын Баатар гэдэг цолын цаана ямар хүн нуугдаж байдгийг бид үнэхээр мэддэггүй. Хүмүүсийг нэр хүн дээр нь дүгнэж цохроор итгэж болохгүй юм байна. За ингээд өнөөдрийн бичлэг энэ үрээ дуусаж байна. Хэрвээ энэ төрлийн хэрэгүүдийг сонсох дуртай бол лайк дараад дараагийн видеог алгасалгүй үзээрэй.